За өдрийн мэнд. За та бүхэндээ уулзалгүй нэлээд удсан байна. Ингээд эрх драфтаар дээгүүр сонгогдох боломжтой тоглогчдын одоо 3 дахь сизон эхний дугаар хүрэхэд бэлэн боллоо. За өнөөдөр сонгоо авсан тоглогч маань за бүр middle school-д байхдаа олонний анхаарал татжсэн ийм тоглогч байгаа. За 2026 оны драфтын эхний 5 байрын аль нэгээр нь сонгогдох магадлал хамгийн өндөр байгаа тоглогч юм. За энэ тоглогч нь Nate Ament гэж тоглогч байгаа. За Nate Ament Virginia мужаас гаралтай. Түүний high school бол Colgan High School гэж байгаа. За энэ сургуульд 2 жил сураад төгсдөг жилдээ Virginia мужийн Highland School руу шилжиж за тэгээд энэ жилээс NCAA-д тоглохоор болсон байгаа. За түүнд бол мэдээж хэрэг хамгийн том сургуулиуд хүсэлтэд өгсөн байгаа. За UConn урилга өгсөн, Notre Dame урилга өгсөн, Illinois урилга ирсэн, Duke-с ирсэн, Creighton-оос ирсэн гэдэг ийм том сургуулиудаас урилга ирсэн. За түүний хувьд сонгосон сургууль нь Tennessee их сургуулийг сонгосон байгаа. За Tennessee сургуулиас алдартай NBA-д орсон тоглогч гэвэл одоо Tobias Harris байна. За мөн өнгөрсөн жил NBA Los Angeles Lakers багт орсон Dalton Knecht бас Tennessee-гээс орсон байгаа. За бас нэг зүйл байгаа нь өнгөрсөн онд хийгдсэн Reebok компани маркетингийн идэвхжүүлэх ажлын баримтат кино гарсан байгаа. За тэн дээр Shaquille O'Neal болон Allen Iverson нарын ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчөөр нь ажил одоо баримтат кино байгаа. За энэ баримтат киноны үеэр NBA дэлсэн орж байгаа тоглогчтой гэрээ хийх Reebok компани шинэ нүүр царайг тодорхойлох гэсэн ийм компанид ажлын NBA дэлсэн орсон нэг тоглогч, за суперстар нэг тоглогч, WNBA-гээс нэг тоглогч, за мөн ирээдүйн драфтаар дээгүүр орж ирэх боломжтой нэг тоглогч гэсэн ийм сонголтуудаас тоглогчтой уулзаад гэрээ хийхэд Nate Ament сонгогдсон байгаа. Тэгэхээр түүний хувьд бол Reebok компани NCAA тоглож байгаа супер одно гэж хэлж болохоор ийм байгаа. За Nate Ament-ийн хувьд бол 6-9 өндөртэй forward байрлалын тоглогч. За маш мөчөрхөг биетэй, ур чадвартай тоглогч байгаа. За түүний гарын алд нь бол 6.11 буюу 2 м 11 см байгаа. За түүний аав нь бол Albert Ament гэж тоглогч байсан. За NCAA тоглож байсан. За түүний high school senior буюу төгсөх жилийнх нь үзүүлэлт нь 19 оноо 10 самбар 2 assist гэсэн ийм үзүүлэлттэй high school төгссөн. За мөн 1.2 блок дундчилсан үзүүлэлттэй. За Nate Ament-ийн нэг гол давуу тал нь урт мөчтэй чацрахаг учраас блок маш сайн хийдэг тоглогч. Тэгэхээр хамгаалтны үр нөлөөнд самбын хамгаалтан дээр бас давхар тус болж чадхаа ийм тоглож байгаа. За түүний онцлог тоглолтуудаас дурдвал мужийн авраг шалгуурлах тэмцээн дээр бол 42-7 гэсэн амжилттайгаар баг нь одоо улирлыг тэргүүлж дуусгасан. За мөн мужийн авраг шалгуурлах тэмцээнд Bishop багийн эсрэг 24 оноо 18 самбар авсан гэсэн ийм үзүүлэлттэй байна. За мөн Gatorade Virginia Boys Basketball Player of the Year гэж шагналыг авсан. За McDonald's All-America сонгогдсон. За Nike Hoop Summit Selection бас орсон. Гэт ер нь л яг high school-ийн топ prospect-уудын дамждаг бүхэл одоо event болон тоглолтуудад бол оролцоод явсан байгаа. За одоогоор Tennessee багта тоглолт хийж эхлэегүй байгаа учраас коллежийн статистик гэсэн үзүүлэлт бол харанхан байхгүй. За түүний тоглолтын арга барилын онцлог зүйлүүд нэг нь оноо авах чиглэлийн тоглогч байгаа. Ерөнхийдөө 3 онооны шидэлт болон самбарлуу дайрсан тоглолт сайн хийдэг. Олон талд оноо авах чадвараараа Kevin Durant-тэй одоо харьцуулагдаж яригдж байгаа. За түүний тоглолт найруулах болон за пас өгөх чадвар боломжийн гэж үзэж байгаа. За өөрөө бөмбөг удирдах тоглох буюу одоо бөмбөг заалгах ур чадвар бас дайжгүй. За хамгаалтын төрөнд дөржсөн ёсоор хамгаалтан дээр нэлээд үр дүнтэй тоглох боломжтой. Периметрийн хамгаалт болон жигүүрийн хамгаалтан дээр бас сайн тоглодог. За нөгөө тэгүр түүний өндөр болоод сагсан бөмбөгт бол size гэж хэлж байгаа. За энэ size дээр бол давуу тал үүсгэн. За хүчний товтлогч байрлал дээр бол нуруугаар намдахгүй ч гэсэн илүү хурдан. За жижиг товтлогч байр дээр тоглох юм бол нурууны өндрөөр илэрхэх юм боломжтой. За сайжруулах шаардлагатай зүйлсүүд гэвэл биеийн хөгжил дээр баг зэрэг жин багтай гэж үзэгдэж байгаа. Энэ нь бол самбар доор тоглолтын дээр байрлалын давуу тал авч чадахгүй байх эрсдэл гарч байгаа. Тэгэхээр биеийн хүчний тоглолтыг цаашдаа сайжруулах шаардлагатай. За Nate Ament-ийг дараагийн дугааруудад
онооны дундаж болоод статистик үзүүлэлт нь гарч ирэхээр өөр тоглогчтой харьцуулаад бас давхар оруулъя гэж бодож байна. Түүний хувьд 2026 оны драфтаар эхний 5 байраар баталгаатай сонгогдохоор ийм тоглогч байгаа. За ингээд дараа уулзлаа баярлалаа.